Дэлхийгээр нэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Аадар анир нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганс их болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд болон Apex Capital үнэт цаасны компани ивэнттгэж байна. За тэгэхээр та энэ нэвтрүүлгийг NTV телевиз, мөн од мөндөр радио 83.3 болон 107 хос дэлгэнээр хүлээн авна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд гайхаа. За хэдүүлээ 1911 оны 12 дугаар сарын 29 гэдэг өдрийг одоо хүн болгон мэддэг болсон баг тий. Сүүлд би ч гэсэн өөрийнхөө сошиал хуудсан дээр ингээл яг тайлбарлал ингээд хэлсэн. Энэ бол үнэхээр гоё түүхт өдрүүд юм аа нэг. За энэ үед болохоор яасан гэхээр мэдээж манай монголчууд манжаас салж бие дааж тусгаар тогтносон тухайга албан ёсоор зарлж ирсэн. За энэ дээр бол Богд хааныг хаанаар өргөмжилж байгаа тий. Тэгэхэд Богд хааны хувьд бол 41 настай байсан. За тэгээд шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт төмөн наст Богд хаан хэмээн өргөд тий. Монголчууд тэр аяараа бүгд ингээд 100% хаанаар өргөмжлөөд ингэж хэлээ. Бүгд сэрж штэ. Бүгд сэрж байгаа энэ сайхан үе. За тэгээд энэ дээр бол хамтдаа байгаа нэг хүн бол яа харахгүй түүний эхнэр буюу Монгол улсын одоо тэр хатан байсан те их хатан байсан Дондогд улам хатан. За тэгээд хэдүүлээ яг энэ 11 оноос өмнө жоохон хугацаа урчлуулад үзэх юм бол те бага насанд нь Дунгаа хэмээн дууддаг байсан байгаа энэ Дондогд улам гэдэг энэ хатан эмэгтэй. Дондогд улам гэдэг маань бол шашных нь нэр байх нь шүү дээ те Дунгаа гэд. Тэгээд нэг мөргөл хийх гэж явж байхдаа нэг айлын аяг жохныг хараад тэгээд одоо дурлаад те өөрийнх нь дэргэд авсан байгаа. А тэгээ нөгөө өнгөрсөн бүх 7 дүрэнд долуулаа ямар ч ихнэр авч байгаагүй. Гэтэл 8 дахь дүр буюу энэ Жавзан дам тутагтын хувьд болохоор хаавсан төвдөөс 2 жил нааш нь ингээд авчирцсан. Тэгээд нэг юм өөрийнх нь амьдрал нь юм эгэл ондоо байгаад идэг шүү дээ тий. Тэгж жагаад нэг эмгтээ дурлцсан. За түүнийг одоо ихнэрээ болгоод авах гэтэл мэдээж шашин тэр үеийн хүн ихнэр авч болохгүй гэж байгаа. Гэтэл энэ хүн яасан гэхээр энэ угаасаа цаанаасаа нэг юм 6 метр хүн төгстэй, эрдэм чадал өндөртэй, ёслол журамтай хийгээд далдын мэдл гүнзгий учир увшинц гэдэг сахил хүртээгээд өөрийнх нь шадар болгоод авчиж байгаа. Тэгээ бид эдий чинь нөгөө нэг кинон дээр харахад ч тэр те Дондогд улам хатны чинь болохоор нэг л их эд хөрөнгөнд дуртай, чамин тэрэл юмд дуртай, ааштай гэж харагддаг штэ. Гэтэл яг одоо өөрт нь 4 кг мөнгөн тийм тамга байдаг байсан те төрийн хэрэгүүдийг шийддэг байсан энэ төр гэж байгаа. Тэгээ биднэрт нөгөө нэг Богд хааныг нэг үед бол маш муухай харлууж ойлгуулсан. Давхар нөлөөнд нь ихнэрийн эцэс харлуулсан байх магадaltaй байхгүй. Үүнээс ницааж байгаа юм шиг нэг баримт дуртахад байна шүү дээ. За, Манччин улсын хааны одоо албан ёсны бие төлөөлөгч Сандоо амбан. Энэ хүн 1909 онд чинь Монголд ирж байгаа. Монголын захирагчаар ирж байгаа. Тэгэхээр нөгөө Манжин хааны өмнөөс ирж байгаа учраас Манжин хаан л гэсэн үг тий. Тэр үед чинь болохоор Богд хааны хувьд болохоор хаан болоогүй байгаа шүү дээ. Шашны тэргүүн л байж байгаа шүү дээ. Тэгээд Сандоо амбан Богдод одоо яана гэдэг үлээ ёслолдог шүү дээ нэг очдөг шүү дээ тий ингээ очисон юм байна л та. Тэгсэн чинь Богд хаан болохоор ингээд мэдлж гин гинэ. А гэтэл тэр цаана нэг эмхтэй тий мэдлэхгүй баг шүү дээ. Тийм бүхийхгүй гэсэн. Бүхийхгүй шүү дээ. Манжин урд тэр Монгол эмхтэй бүхийхгүй шүү дээ. Энэ нэг авир маврыг харахаар ер нь Дондогд улам хатныг тий бид нар бас арай жоохон буруугаар дутуу ойлгоцсон байх үү дээ гэмээр санагдсан. За цаашд гарах үйл явдлын энтэй холбоотой. За өмнөх 7 дүр долуулаа ихнэргүй байсан. 8 дахь дүр болгоо ихнэртэй болчлоо. Бүр хаан болчлоо. Хаан гэдэг чинь болохоор өөрийнх нь төрсөн хүүхэд гарах юм бол тэр ууган хүүхэд ч юм уу те хаан ширийг өргөмжлөөд явна. Гэтэл энэ хоёр мань хүүхэдтэй бол чадаагүй. За тэгээд 1923 онтой золгож байгаа юм л та. Тэгээ нөгөө хоёр мань хүүхэдтэй болж чадахгүй болохоор одоо орон даяар өнчирсэн хүүхдүүдийг те арга ирэн байхгүй болсон хүүхдүүдийг өөр төр өргөж авдаг. Богдын ордонд авчирдаг. Тэгээ мэдээж хоёулаа төрийн ч юм уу шашны ч юм уу ажлууд ихтэй байдаг учраас ийм асрагч ихүүдийг тэр хүүхдүүд дээрээ тавиад тэр асрагч ихний хүүхдүүдийг нь асардаг. Тэгэхээр бүр буян хийж дээ. Тий, одоо нэг өсөндөө муухагаар хэлэхэд нэг өнчөө өрөөсөн хүүхдүүдийг те ээж аваагүй олчингууд нь цуглуулаад ингээл одоо улсын аа болцсон хоёр хүн чинь те ингээл аваад байгаа байхгүй ордондоо. Ингээ байж л 1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар баян хайрхны ингэр дээр нэгэн хүү мэндэлсэн байгаа юм. Тэр хүү мэндэлээд төд удалгүй ээж алдчих. Ээж нь өнгөрч 1919 онд. Тэгэхээр ээж нь өнгөрөөд тэгээд аав нь бас араас нь удалгүй 3 нас орчимтой байхад нь аав нь өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээ энэ хүү чинь бас бүтэн өнчин болчлоо л гэсэн үг. Тэгээд одоо яаж мэдээ очисон юм байгаа. Богд хаан бол одоо тэр хүүхдийг татаад өөрийнхөө ордонд авчираад өргөж авч байгаа байхгүй. Өргөсөн ээж аав нь болж байгаа. За тэгээд нөгөө асрагч ихнэрт ингээд өгчдөг байсан гэж шүү дээ тий. Асрагч их нь болохоор одоо жишээлбэл энэ хүүгийн хувьд ихэд чинь 2 3 наснд ээж аваасаа хагдсан. За тэг хөхнөөсөө гарсан юм уу гүмүүл байсан үе нэг гэсэн үг байхгүй. Тэгээд
төрсөн ээж аваа алдчихгууд өргөсөн их дээр ирж байгаа. Гэтэл тэрийг нөгөө нэг асагч ихүүд нь асамжилж байгаа. Тэгэл юугаач мэдэхгүй байгаа ч гониг өнөө дээр юу ч мэдэхгүй байгаа ч ээж аваа алдсан малтсан. Тэгэл нөгөө асагч их нь л малдаг байнгын ингээл хооллол цайлал гаргаад холуулаад ингээл тэгэл байнгын авч унтаал те нөгөө хүүхд маань жоохон болохоор асагч их мөөмийг хүртэл барайл унтдаг ийм хүүхд байгаа байхгүй. Тэгж жагаад өөрийнх нь тэр хүүгийн дурсамжин дээр нэг удаа яг дондод улам хатантай уулзсан байгаа байхгүй. Тэгээд асрагч ихэн дагуулад айгүй том юм өргөнд орсон баг. Тэгсэн бүр тэр хойн дээр нэг юм өндөр сандал дээр тэгээд айгүй гоё юм хувцс чимэглэлтэй нэг эмэгтэй байгаад тэгээд жоохон айгаад бэргээдсэн ч асарч ихэн оч гэд очуулсан чи нөгөө тэр том хатан ч гэсэн те наашир миний хөөгд өвг дээрээ суулгаал. Тэгээд нөгөө нэг урдаа байгаа энэ гоё амттай шимтэй чихэр мэхрээс авч игвэл миний хөө бити айгаал толгоог нь нийлээл те. Ингээд байжсэн дурсамжийг харахаар бид нар бас энэ дондод улам хатныг арай буруугаар ойлгоцсон байж магадгүй юм шиг байлээ шүү. Тийм үү тий. Тий. За тэгээд энэ олон хүүхдүүдийг ингэж өргөж аваад ингээл одоо заримыг нь лам болгох юм болгоол те мэдээж тийм чин давхар нэг өөрийнх нь ордонд л байгаа учраас тэр нөгөө нэг богдхан ч өөрөө хөгжим дуртай тэгэл ан амт ингээл их юм сонирхдаг үздэг байсан. Тэр болгоныг энэ хүүхдүүд хажуудаас нь хараал байж байгаа хөөх. Тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор яг тэр нөгөө хатны өргөдөө сууж байгаа энэ хүү шүү дээ те. Энэ хүүг болохоор магадгүй богдыг залхамжлах дараагийн богд болох байх гэсэн байсан баха гэж ярьдаг байхгүй. Тэгээ мэдээж хувь заяа яаж иргсэн те хувь тойрог яаж болсон бэ гэдгийг бид нар мэдж байгаа. 1923 онд дондод улам хатам те 1-р сарын 13-ны өдөр буюу одоо бид нар сүүлд үндсэн хуулийн өдөр тэмдэгдээд байгаа тэр өдөр өөд болсон байдаг. Учир битүүлэхээр өвчний улмаас. Энэ үед нь жаалхан цутгтын хувьд бол 3,000 гавжтай тэнцвүүж хэмжээний те ийм баг хохирол бидэд учирлаа гэж хэлсэн байхгүй. За тэгээ богдхан бол одоо 1924 онд бас учир битүүлгээр өөд болсон байдаг. Харин тэр нөгөө нэг дараагийн богд болж магадгүй гэдээсэн хүүгүй шүү дээ, тэ. Хүмүүс ярихдаа за дараагийн богд болж магадгүй байсан. Гэхдээ хувь заяа түнд маш хатуугаар хандсан. Гэхдээ тэр хүн бол эргүүлээд Монголын үндэсний урлаг болон тэ хөгжмийн богд нь болж чадсан юм а гэж байгаа байхгүй. За энэ хүүг өнөөдөр бид нар ярьж байгаа. Энэ хүү хинбэ гэхлээр тийм ээ 20 дугаар зууны хөгжмийн манлай зохиолч манай Монголын Лувсан Жамбын мөрд орж байгаа юм байна. Ваа ямар эмэглэдэг хувь тавилан бэ те. Харин тийм байгаас өөрийн төрсөн эцэг нь тэр хар багт нь өнчирчөөд те өөд болсон. Тэгээд уул нь бүр их сайхан хувь тавилан бас дарааг нь хүлээж хаахтан хоёр өргөж авчаад нөгөө хоёр нь те хорлогдоод насарчдаг. Тэгээд одоо 4-5-тай хിവэрэл байгаа сте. Тий. Одоо тэгэхээр чи 19 онд төрсэн ээж аав нь өнгөрөөд тэгээд өргөгдөөд ирсэн чи одоо 23 24 он гэдэг дараалаад өнгөрчихөө энэ хүүч юм баг 5 хүрсэн юм уу юу те. Ийм жоохон байгаа байхгүй. Юу юугаач мэдэхгүй байж хад ордон ингээл инээ дээрээ бүр амьдрал нь ингээд яваад байгаа. Хэрэг хувь тавилан гэж байдаг бол багада бүр ийм хүнд хэцүү те маш гашуун хувь тавилан шүү дээ. Гэхдээ өөрөө 2 дугаар зууны агуу хүн болж урьж байгаа те. Богдхааны хувьд бол контраст наймар те. Богдхааны хувьд бол бас мэдээж нэг өргөж авсан хүүхдүүдээс те ингэж илүү сонгосон ч юм уу те ингээд юм надад шалгаж авсан юу гэсэн чинь ямарваа нэгэн байдлаар ямар ч энэ хоёр маань ингэж уулзж исэн байгаа. Тэгээд нөгөө бид нар бас өмнөх аадануудаар ярьдаг л байсан л да. Монгол түмэн маань ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Тэр айлын ах トゥ амаг садан гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг нэг жишээ нь болохоор тэр аав нь өнгөрч байгаа шүү дээ. Лувсан Жам гэдэг хүн өнгөрцсөн. Гэхдээ түүний төрсөн их чинь яг энэ хүүгээ эргүүлээд авч байгаа байхгүй өөр дээрээ. Тэгээ нөгөө нэг богдхааныг өнгөрчлөөр тэр ордонд байгаа өргөж авсан хүүхдүүдийг бүгднгийн одоо гэр орон руу те буцаах болдгол юм ээ л да хамаатан садан байх юм бол буцаад юм. Буцаахтаа маш ёслол журамтайгаар заавал нөгөө нэг 9 эрдний хувцсыг өмсгөж чимгэлсэн тийм хувцаа бэлдээд ингээд ёс журамтайгаар хүүхдүүдэд эргүүлээд өгдөг юм байна. Тэгээ хүлээлгэж өгж байгаа айл нь болохоор энэ аавынх нь ихч цэвгж байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөө мөрд орж байгаа чинь бол одоо 20 дугаар зууны суут хөгжмийн зохиолч те Монголын энэ тулгуур том 3 багны нэг байгаад шүү дээ. Тэгсэн чинь энэ хүнд нөлөөлсөн байж болох нөлөөл нь энэ айл байж магадгүй байгаа байхгүй. Тэгээ энэ айл ерөөсөө нөгөө нэг хиний үг тэрний үг гэхгүй яг л гэр бүлийнх нэг болгоод аваад өсгөцсөн. Илэрлэл нь болохоор энэ ихч болон түүний нөхөр нь энэ хүүд яаж хандж байгаа гэдгийг одоо бид нар харна. Цэвгж авгаа болохоор өөрөө шанс чинь юм байна. Шанс хөгжим тоглодог. Тэгэхээр хөгжмийн тэр боловсрал гэдэг юм эхлэл гэдэг юм уу тиймэрхүү юмуд богдхааны ордонд багтаа харж исэн байж болно. Гэхдээ тэр хүүхдийг яг ингээд юм учир ойлгодог болохт нь л шанс чин хүн хажууд нь байсан байгааз. Одоо энэ аавг их чинь. Аавг их чинь. Тэгээ түүнийх нь нөхөр болохоор чүлтэм гэдэг хүн байгаа юм. Энэ хүн болохоор уулна санхүүч тооцооны хүн. Гэхдээ дуу хуурд маш их дуртай. Айгүй олонтой. Тэгээ тэднийхэр нөгөө нэг дуулдаг, хуурддаг хүмүүс их ирдэг. Айгүй гой түүхүүдийг ярьж өгдөг. Ийм айл байгаа. Айгүй гой олонтой айл. Тэгээ түүний бас аав гахын Лувсан иш гэдэг хүн дэм тоглодог. Дүү Даштулам гэдэг нь бас шанс чинь. Ингээд энэ айл ер нь гой дуу хууртай, хөгжимтэй ийм айл байгаа байхгүй.
За тэгээд түүнийг 7 8 нас хүрмэгцэн за ер нь нэг сайн лам болгоё гэд бол нь бол одоо хөрөөлөө авчирсан байгаа байхгүй. Тэгээ хүрээнд авчирхад нэг одоо хийдэд шав оруулсан байх нь. Тэгээд нөгөө нэг одоо гэр бүлээсээ хол энэ тустай байх нь байна. Тэгээд гэр мөр рүү явахгүй шүү дээ. Энд чинь тэгэл нөгөө нэг одоо суралцаа, шашин номд суралцаал ингэ байж гин. Тэгээд ер нь жоохон хатуухан гаргал байсан юм уу да. Тэгээ өөрөө болохоор ганц гойд юм маш сайн тогтоолт, ой тогтоолт маш өндөртөө. Тэгээ 10 гаруй настай байхдаа л энэ сандуун жууд гэдэг байгаа энэ том шашны том номыг чинь бүтэн цээжилсэн. Тэгээ багш нь бүтэн идэ будаагаар шагнажсэн гэдэг үлээ. Өөрт нь үлдсэн дурсамжин дээр маш ой тогтоолт сайтай. А гэхдээ жоохон нөгөө нэг цаг үе хэцүү хүн байсан уу, өөрөө өнөхөр дур сонирхолгүй байсан уу, эндээс явмаар санагдал. Нэг л зогцохгүй байгаа санагдал, явмаар санагдаад гэсэн. Тэгээ нөгөө багтаа тэр нөгөө нэг байгаад байгаа гэр оронд нь дуу хөгжим ишгэлсэн, өөрөө нэг юм татагдсан байж болно те. Гэтэл тэнд ирээд ингээд нөгөө нэг ламын одоо юм сураад ин шашин ном сурахлаар ер нь л нэг таардгүй болдгоо байгаа гэсэн байгаа. Ийм байж магадгүй би зүгээр таамаг шүү. Энэ нөгөө төвдийн одоо энэ судар номд их ой тогтоолтой байсан гэж байна шүү дээ. Өчнөө номыг ингээд хар багасаа цээжилсэн. Гэтэ нэг өөр аргаар цээжилсэн байж магад. Яг л төвдийн ном ая дантай байдаг байхгүй. Ая дантай байд. Тэгэд одоо чинь төвд номыг манайхан монгол хэлээр бас уншдаг шүү дээ. Монголоор орчуулахад яг тэр ая данд нь тааруулах гэж хэцүү. Тэгэд яг тааруулсны гоё байдаг байхгүй. Тэр хөгжим байдлаар цээжилсэн байж магад. Бас юм хөгжимлэг те юм ритм тавьж магадгүй гэсэн үг юм ба шүү дээ. Яг тэгж цээжилсэн байж магадгүй ш. За ямар ч байсан манай хүүд бол энд ерөөсөө нэг л болж өгөхгүй байгаа. Одоо тэр маань нэг 10 гаруй настай болтлоо гэсэн үг шүү дээ те. Тэгэл ер нь л эндээс оргомар санагдаад. Ер нь л болдгоо. Тэгээ одоо нэг ах их чигээ сандгуу, дүүнрээ сандгуу те ямар ч зүйл явах гал ингээд. Ингэж жагаад нөгдөг чинь оргоцж байгаа байхгүй хийдээсээ. Харин оргоод очиход нь ах их чи хоёрын хувьд бол эргээд хийд рүү нь явуулаагүй. За тэгвэл үнэхээр юм байгаа бол те хэдүүлээ одоо тэгвэл баг сургуульд оръё. Сургууль намаар явъя те гэд сургууль намд орохоор болж байгаа. Тэгээд эднийх одоо яг зарим түүхүүд ингээд олддоггүй шүү дээ хэцүү байдаг. Эднийх одоо яг нөхрийнх нь чөлтөм гэдэг байгаа энэ ахын ажил төрөл нь те болохоо байгаад юу байсан байж магадгүй. Хөрөөлөө ирсэн байж магадгүй. Тэгээ хүрээнд ирээд хүүгээ ямарсан баг сургуульд оруулсан байгаа. За тэгээд хүрээнд ирсэн байж байхдаа одоо тэр нэг хийдэд байхдаа бол ингээд хот мотор яваад аж чадахгүй шүү дээ те. Баг сургуульд байхдаа ингээд одоо хөрөө мөрөөгөр явдаг. Гэтэл ингээд зах гээл бөөнөрөө оваардаг те 8 болж идэг. Тэн дээр хүмүүс хөгжим тоглож идэг те. Тийм хөгжимж байгаа хүмүүнийг хараад их шохорхол. Тэгээ мэдээж өөрт нь бас нэг шандсан ихч мэгч байгаа юм чинь те хөгжмийг ойлгоцсон байна. Тэгдэж байгаа ер нь нэг хөгжим аваад үзүүл яад гэж бодсон юм шиг. Тэгээ одоо манайхаар энэ нөгөө сэлбийн гүүр шүү дээ те. Энэ сэлбийн гүүрний хажуу талд энэ хятад дэлгүүр гэж байсан юм байна. Гэсэн хятад дэлгүүрээс 6 төгрөгөөр энэ 0-ийн утсаар утсалсан хуучир хөгжим худалдаж авсан гинэ. Тэгээ 0-ийн утсаар болохоор дууралт моголт нарийн ондоо байд юм уу яад юм бидэхгүй. Тэгээд нөгөөхийгөө сургуулийн байранда ирээд хөрөөдөж эхэлсэн гэдэг. За тэгээд өөрөө нэг бие тааш тоглоод ингээд сонирхоод нэг хэсэг хугацааг үдчихэж байгаа байхгүй. За тэгэл 10-аад настай байж идэл ер нь энэ хүрээний гоё хөгжим аядан те бүжиг мүжиг гэдэг юм уу шими эдгээр энэ талбайн энд одоо бөмбөр ногоон дээр л ер нь явдаг юм байна те энэ театрт л явдаг юм байна гэж сонирхогдсон мэдчихсэн. Тэрүүгээр эргэлдээл. Тэр хөгжмөдөг хүмүүс нь ямар хүн байд юм бол яад юм бол хийд юм бол эргэлдээд идэг. А тэгээ эднийх чинь нөгөө чөлтөн багч чинь болохоор гайлын хорооны нэгтлэн бодож байсан юм байна. Тэгээд эднийхаар нөгөө нэг хөгжим дуу шандчин хидэр хийдэг учраас те хамт тоглодог хүмүүс нь ч байд юм уу ер нь мундаг юм хөгжимчд их ирдэг. Оройн тоглоол ингээ байж байгаа. Тэгэл тэднэрээ гоё түүх яриулдаг. Морин хуур яаж үүссэн, хуур хөгжим яаж үүссэн те ер нь хөгжимчин болвол яадгийг ингээл энэ болгоныг манай хүн сонирхоод асуугаад яваад байгаа байхгүй. За тэгж жагаад нэг өглөө нөгөө нэг хуучраа бариад нэг 10 гаруй настай хүч бөмбөр ногоонлоо яваад ороод ирчих واخхой. Тэгээд тухайд болохоор ингэж л нөгөө давхар ах нь санхүүгийн болох гэдэг. Тэгээд нэг юм санхүүгийн курс 6 сарын курсчлээ сургацсан. Тэгээд нөгөө хүүхд чинь тэнд сурангаа хажуугаар нь хөгжмөө тоглоол ингээл ер нь тэгэл төгссөн чинь завхан руу хуваарлагдсан гэдэг лөө. Завхан руу явах байсныгаа баг гэр бүлээс нууж агаад те. Тэг бөмбөр ногоон л ирсэн гэдэг байхгүй. За ямар ч яваад ирлээ. Ороод ирсэн чинь ямар учиртай яасан хүү байл гэж нөгөө нэг дээлтэйгээ хуучир хөгжмөө барьсан жоохон юм орж ирж штэ. 19 настай. Тэгсэн чинь ямар учиртай юм гэсэн чинь би шалгуулнаа л гэж ингэнэ. Тэгээ юу шалгуулах гэсэн чинь би хөгжим давдаг аа гэсэн. За тэгвэл хөгжмийн хариуцсан хүмүүс тэнд байгаа гэдэг ингээ явуулж байгаа байхгүй. Тэгээ очисон чинь нэг хүмүүс хүлээж авч ингэнэ. Тэр хүн нь болохоор бид нэр айгүй олон дугаарууд дээр одоо энэ урлаг соёлтой холбоотой манай Монголын театр хөгжимтэй холбоотой их дугаарууд дээр иш дулам гэж хүн гараад идэг. Тэгээ энэ иш дулам гэдэг хүн яг тэнд байсан юм байна. Энэ хүн маань болохоор Монголын энэ театрын урлагийн баг анхны багш нь байхгүй. Тэгээ өөрөө
багшлахаас гадна өөрийнх нь гэрт нь одоо ийм маш олон төрлийн хөгжмнүүд байдаг. Энэ хөгжмүүдийг ерөөсөө авчираад өнгөө сурж байгаа хүүхдүүдтэй болон тэр одоо театрт авчираад өгчдөг. Маш олон төрлийн хөгжмүүд ингээд өгдөг ийм хүн байж. За иш дуламгай байна гин. Давхар энд нэг хуурч байгаа юм. Энэ хуурч болохоор төдөв хуурч гэж байгаа байхгүй. Энийг болохоор сүүлчийн ямар аймгийн блэ дээ. Сүүлчийн одоо ноён байсан хүн тэгээд хуурч гэдэг нутаг олных нь айгүй сайн мэддэм юм. Төдөв хуурч гэдэг. За тэгээд энэ хүн хоёр шалгаж байгаа байхгүй. Төдөв хуурчийн хувьд болохоор 1938 оны 5 сард Японы тагнуул гэдээ бас хэлмэгдээд тухайн үедээ ингээд нас барцсан. Ийм харамсалтай. Гэхдээ өөрийнх нь тэр төдөв хуурч гэж ард түмэндээ хүндлэгдэх хүртэл тэр хүнд бас хуур дээр бол авьяас те бэлгээрээ гайхуулж явсан, цуутаал явсан хүн байгаа байхгүй. За тэгээд иш дуламгай болон энэ төдөв хуурч хоёр шалгасан баг. За тэгээ ганц нэг одоо хөгжмийн хүн бол холбоотой хүмүүс. Тэгээ юу тоглох юм чи гэсэн чинь би гоож наан тоглоно л гэсэн. Гоож наана тоглоно л гэсэн. За тэгээ тоглоулаад үзсэд. Тэгээ хоорондоо ярьж байгаа дараад нь. За яах вэ гэж гэсэн. Гэсэн чинь ер нь хөгжим заагаад өгчих юм бол хөгжимчин болж магадгүй л хүү байна гэл заримдаа гэж гэсэн. Тэгсэн чинь төдөв хуурчийн хувьд бол те яг хэрэгтэй юм байна. Заавал аавна гэл ярьж ирсэн гэж байгаа юм. Ингэж жагаад хүүг авж байгаа юм. За аваад нөгөө иш дулан багш чинь 2 сар гарна хичээлүүлээд. Тэгээ 2 сар гарна нөгөө чи хөгжим дараал ингээл нөгөө өдөгөө дуурайгаал ингээл байж. Тэгж жагаад за одоо наатах чинь болсон те дараагийн хөгжим чинь энэ гээд 4 уцтай хуучир хөгжим авчиж өгч байгаа байхгүй. За тэгээ энэ хугацаанд бол манай хүн бол ямар цалин мөнгө авахгүй те жоох уу тэгэл дагалдан маягийн юм болж байгаа байхгүй. За ингээ явчих. Тэгээд нэг жил гарan ажиллаад жилийн дараанаас яг ийм туслах хөгжим чинь гэдэг юм уу те орон тоотой болоод одоо сарын 15 төгрөгийн цалинтай болсон юм уу та. За тэгээд 17 нас хүртлээр яг ингэж ажиллаж явсан гэдэг. Тэгээ олоолаа нийлээд тайзан дээр хөгжимд нь мэдээж театр болон тийч улсын ч бай те эсвэл өөрсдийнх нь хуваар тоглолтууч маш олон юм байгаа шүү дээ. Тэгээд эдгээр дээр гараад эхэлж байгаа. Тэгээд төдөв багштайгаа буюу төдөв хуурчтайгаа нийлээд энэ шидэт ухаар дүүнхэр даалам зэргийн хөгжмийг хамтран тоглолдог болсон байгаа. Дорж давг багштайгаа нийлээд төмний их эртний сайхан дууг даган хууч ирдэг болсон. За ингээд 17 нас хүртэл ингээд явж байгаа. За яг хуу энэ хугацаанд болохоор нөгөө хүүчин ганц юм гойд юм юу юм гэхээр энэ хүн нот мэдэггүй. Бүгднгийн сонсголоор яваад байгаа. Тэгэл алдахгүй явсараа одоо тайзан дээр гарч ирэх хэмжээний хөгжимчин болчлаа гэсэн үг шүү дээ. За тэгээд 1936 оны одоо 1 сар хавцаа одоо Монгол улсын хил дээр те хил төвчгчдийн юм гараад халдлага малдлага болж ингээд эхлэнгуут орон даяар нөгөө нэг цэрэгт явах насны хүүхдүүдийг залуучуудыг те бүгднийг ингээд цэрэг татаад эхэлдэг байхгүй. Тэгээ хүү болохоор ингээд 17 хүрч мөрж байгаа үе байсан юм да. Тэгээд насаа нэмээд цэрэгт явмаар ингээд цэрэгт яваад татаад ирж байгаа байхгүй. За хоёул ингээд хамтран ажиллаж танилцуулчих. Ер нь бол дай харьцаж шүү дээ. Энд ч тий. Энд ч нийгмийн үйл явдал давхар яг ингээд ярингуут тэр онууд ч ярихаас аргагүй байгаа тий. Дайн ч харьцаж чинь хэлмэгдүүлж харьцаж тий бас. За хуш самрын тухай нэг гайхалтай нэг гоё бүтээгдэхүүн танилцуулах юм. Гэтэ ингийн тулд хуш Монголын хуш самар яг онцгой гэдгийг тайлбарлая. За Монгол улсын одоо энэ уур амьсгал их хатуу ширүүн зундаа халуун өвөлдөө хүүт ингээд их хэцүү. Ийм уур амьсгалд тэгэд энэ ч нэг таатаач ер нь манай уур амьсгал бол ийм хэцүү цагаагарт амьд үлдэх чадвар гэж байдаг. Урамлын ш тэр, амьтны ш тэр, бид нар хүмүүний ш тэр. Бид нар яагаад нүүдэлж болсон шалтгаан чинь уур амьсгалтай холбоотой. Тэгэхээр урмал гэж бодъё бид нар өөрсдөө. Тэгэхээр халуунт хатаад өгчихгүй. Хүүтэнд хөлдөөд бүр ингээд алга болчихгүй те. Ийм чадвартай болох хэрэгтэй. Тэгэхээр чадвар амьд үлдэх чадвар маань одоо окей бид нар амьд үлдэх чадвартай болчихлоо. Гэтэ тэгэхээр супер болчихдог байхгүй. Тэгэн шүү дээ. Манай адуу яг их супер юм. Тэр төсвөр хатуурчлаараа. Тэрнтэй адилхан та нар үр жимсийг тийм гэж төсөөлдөө. Ерөөсөө хушмод дэлхийн хаач байдаг. Гэхдээ яг Монголынх нь тэр хушмодны самраас хамгийн онцгой нь Монголын самар гэдэг нөгөө биологч те урмал судлаач нар тэгж хэлээд байгаа нь шалтгаан тэр. Тэгэхээр та бүхэн хуш модны самраар ямар нэгэн бүтээгдэхүүн хийсэн бүр ингээд урамлын тос хийсэн гэд төсөөлөе л да. Тэгвэл ямар мундаг тос байх вэ? Тий. Тэгэхээр манай хушхан брэндийнхэн яг тийм тос хийцээ. Тий. За ер нь бол урамлын тос гэж ойлгож байгаа. Гэтэ maaхан ч урамлын тосоор одоо махаа шаарддаг ч юм уу төмсөө шаарддаг бол тийм юм шаарддаг халуунаар юм хийхгүй шүү. Энийг болохоор салаад хуурах ч юм уу тийм зүйл хийхээ. Тэгэхээр та одоо нэг гоё ингээд ловгийн салаад ч юм уу байцаан салааттай ингээд гэртээ хийлээхэд ингээд нэг гоё оливын тос ч юм хийдэг те. Тэхийн оронд маа хушхан энэ нөгөө самрын хушхан брендийн энэ самрын тосыг л хийчих. Яадаг хэр ингэж бид нар угаасаа тэр салаатанд дуртай. Гэхдээ тэрнчээс хушмодны самар жоохон ч гэсэн амтагдныг боддог. Тийм шүү дээ. Ямар гоё болдог гэж.
яг нөгөө гануучдаар сайн мэдээд байна гэхээр нөгөө яг нээлтэн дээр нь бит хоёр очиад бүр ингээд түүхийг нь уусан. Яг түүхийг нь уусан гэхээр энэ угаас түүхийг нь уувал их зүгээр. Өглөөдөө нэг цайны албаар уугаад байгаа. Яг бол Монголын хурс самар нь ич хэдтэй. Тэнд нь ингээд омега 3 6 9 гэдэг ч юм уу тосны хүчил витамин Е өөр үеийн манга, магнезис, цайр гэдэг ч юм уу хүний бид хэрэгцээтэй үнэхээр ич хэдийн бодисууд нь энэ хурсны самар нөгөө самард нь байт юм л яа шүсээс хэлэх. Үгүй нэр гой санагдаад бүглэрчүүл гэж бодлоо шүү. үгүй сая нөгөө шүсээс хэлэх гэдэг ингээд яг бол нөгөө амтан амтагтаад. Тэгэхээр энэ хушхан гэдэг одоо энэ энэ брендийн самар энэ тоснууд нь ер нь maaхан хаанаас худалдаж авах вэ гэхээр Сансар супермаркет, E-Mart, одоо Carrefour, Номи супермаркет, M-Mart, Хамбургдээ, Наран супермаркет, Efes, Hanu, GS25, CU гэд ер нь баг бүх ингээс үлжээдэл үрээд худалдаа л гэж байгаа ш. Maaхан заавал аваар. Тэгээ өглөөдөө нэг цайны албаар хэрэгжилчээр мөн салаатанд давтгаарай. Янзын гоё ш. Энэ нөгөө юу яадаг штэ. Гадаадын найз нөхдөд ирэхээр ч юм уу эсвэл хүмүүст нэг гоё бэлэг болгоод өгөхөд нэг юм чамин савтаа ч юм уу нэг харахад нэг юм гоё бүтээгдэхүүнүүд байдаг. Шилмэл аяагуугаа тансаг. Гоё зарим айл бол хэрвээ ингээд галтгоо малтгоондоо юм гоё шилэн серванттай бол тэ тэрэн дотор тэр хошгон брендийн тэр хар өнгийн юм шилтэй тэр гоё бичгтэй юм гоё бүтээгдэхүүн байж ивэл маш гоё чимэг болно. Тэгээ дээрэс нь доторх тэр бүтээгдэхүүн нь зөвхөн одоо Монголд л байгаа тэр үнэхээр чадварлаг хушийн тэр гоё амттай бүтээгдэхүүн гэсэн үг шүү, тэ? Яг үнэ. За, хошгон брендийн амт олондоо баярлаа. За, хүү маань насаа нэмээд цэрэгт очичлоо. За, цэрэгт очих хажуугаар чинь нөгөө баг сургуульд багтаа мэдээж одоо ном бичиг менежер юмаа сурцсан. Тэгээ төвд одоо шашны ном юмд сурцсан. Ер нь юмны дэг юм ойлгоцсон байгаа. Тэгээ багш нарыгаа дагаад тэр бүр алтан үеийн энэ бүх одоо урлаг театрыг үндэслэгчдийн доор ингээд шав болоо сууж яхах нь шүү дээ. Юу юугаач мэдэхгүй байгаа. Тэгээд цэрэгт ирчлээ. Цэрэгт ирээ байжсэн чинь энэ их бууны анги гинэ. Тим ангид хуваарлагдсан юм байна. Тэгээд 30-од оны ер нь сүүл рүү төгсөж байгаа шүү дээ. Тэгээд их бууны ангид хуваарлагдсан байжгаад манай бах өдөртөө болохоор нэг үеийнхэн нөхөд мөхтөө те ингээд цэрэг мэргийнхаа юм хийж явж байгаад орой болол нэг зав зай гаргахлаар нөгөө хуучраа өгч маавад очсон. Тэгээд таадхан чинь бол юу л нөгөө мэрэгжлийн тайзан дээр байсан хүн чинь хуучраа тоглоно шүү дээ те. Тэгээд нөгөө нэг хамт байсан цэргийнхэн мэргийнхэн айгуу сайх. Тэгж явж байгаа салаан дарагт энэ мэдээ хүрчиж. Тэгсэн салаан дарга за ерөн тэгвэл те чи баг заавал ингээд энэ албаныхаа хажуугаар те манай номын сан хариуцаа. Тэгээд чөлөөт цагаараа гоё цэргүүт нартаа ингээд гоё дуу хөгжим яаж өгч гэд. Тэгээд цэргийн театр гэж байд юм байна л да. Тэгээд цэргийн нөгөө сэтгэл зүг өрөх энэ ч их чухал зүйл. За одоо яг наадах чи орж ирсэн. Тэгээ энэ цэргийн театр руу бас ингээд ерөөсө очиод ингээд хамтдаа байгаа те. Ер нь чиний хийх ажил чи энэ юм ингээд заавад өгч байгаа. Тэгээ байж л энэ 1930-од оны сүүлч 40-од оны ихэнх үед чи ер нь бол нөгөө нэг халах голын одоо дайн тэ байлдаан энэ дуу чимээ яваад эхэлсэн цэргүүд бол нэлээд өндөржүүлсэн бэлэн байдал байгаа. Тэгэл дайн болно гэдэг чинь мэдээж ард түмний хувьд ч тэр цэрэг залуучуудын өмнө хувьд ч тэр эрзэгүүдийн өмнө хувьд ч нэлээд хүнд зохиолж штэ. Тэгэл тэнд тим юм боллоо ингээд халдлага барлаа тэнд нь тэдүүн бэртлээ нэ гэдэг ч юм уу. Тэгэл чи эх орноо хамгаалах хэвээр зоригжуулах бүх юм орох хэвээр. Тэгэхээр нөгөө нэг дуу хөгжим одоо юу гэдгийг урайлга иймэрхүү юм өдр хүмүүс сэтгэл санааг өргөдөг юм байна л да. Тэгээ манай хөгжим болохоор нөгөө нэг хөгжим тоглодог. Тэрэн дээрээ нэмээд дуу бичиж өвдсөн байгаа. Тэгээ тэр дуу нь болохоор энэ цэргийн театрын хамт олон л гаргаж байгаа юм л да. Одоо юм нэг юм дайчин юм зөрөгтэй юм одоо хүчтэй төрсэн ийм уур амьсгалтай дуу хөгжмөд бай гээл. Энэ нь болохоор одоо жишээлбэл нисгэгч гэдэг дууг манай хүн зохиосон байна. Цэрэгт морди гэдэг дууг, тэ урайлгын юм дууг, их орон гэдэг дууг, хилийн цэрэг гэдэг дууг, байлдааны суман, хамгийн алдартай нөгөө түүхт хийлгээд энэ алдартай дуу мөг нөгөө хөгжин цэргийн театрт байхдаа зохиож. Тэгээ энэ нь болохоор яг тэр нөгөө ард түмэн хийгээд те энэ нэр цэргүүдийн хувьд сэтгэл санааг үнэхээр өргөсөн яг нөгөө нэг хэрэгтэй газараа маш хүчтэй дэм болж байгаа юм үлдээ байхгүй. Тэгээ нэг юм 18 9 настай хүүгээс гараад байгаа зүйл шүү дээ. Тэгээ эн чинь маш том юм дэмжлэг болон юм болж байгаа байхгүй. За тэгээ өөжил нөгөө цэргүүдийн хооронд бас юм дуу хуур тэмцээн оролдооны юм болж байгаа байхгүй. Тэгээ манай хүн тэрэнд нь нөгөө хуучир хөгжмөөр барьж ороод тэгээ нөгөөд чинь ороод ерөөсөө пад гээл дээшээ гараад төрүүлчихэж байгаа. За тэгсэн чинь одоо манай энэ улсын төв театр шүү дээ тий. Улсын төв театрт энэ Смирнов гэдэг энэ одоо мэрэгжилтэн ирээд за тэгээ нэг хөгжимчд болон тий хүмүүст маань одоо энэ нот гэж юу байдیں ямар дараалал яаж явдгийг гэдгийг ингээд яг нэг юм мэрэгжлийн үдээс нь заасан юм байна л. Тэгээд манай нөгөө цэргийн төв театраас тэнд чинь сонгогдоод ирж байгаа байхгүй. Яг өмнө нь театрт байхад нь болохоор нэг төгөлдөр хурж орсон эмэгтэй бас нотны нэг юм байрал юм зааж өгж байгаа л манай цэрэгт явцсан байгаа байхгүй. Тий одоо хүүхэд багчууд сонсч ивэл нот сурна гэдэг нэм учиртай. За ингээд
хүүхдүүдэд хэлэхэд за чи ингээд маш гоё үлгэр ярьдаг гэж бодъё. Үлгэр яриад байдаг. Ингээл нэг хүний сонсчоод үлгэр яриа л те. Гэтээ одоо чи үлгэр бичиж сурч байгаа гэсэн. Ноот сурна гэж чи үсэг сурч байгаа тэгээд хөгжимчин үнэвд. Тэгээд нэг ноотны дараалал мараал юм амыг ойлгож чана. Тэгээд за энэ ноот руу одоо миний тоглоод байдаг нөгөө жишээлбэл эртний сайхан ч үгүй юм уу гоош нанаач үү те ноостой бухад яаж болох нь гэд ингээд бичээд эхэлж байгаа байхгүй. За тэгээ байж идэл улс хувьсгалын 15 жилийн тэгшээ болж байгаа тий 1936. Тий. Тэгэхээр 36 онд тэр 15 жилийн ой дээр чинь мэдээж одоо нэг жоохон ингээ халдлан маллаг гараад ингэсэн тий. Тэрэн дээр чинь ингээд нэг юм цэрэг цагдаагийн алсуудаа ч юм уу эсвэл нэг наадмаа ч юм уу ингээд өргөн дэлгэр хийгээд ард түмний сэтгэл санаа гоё өргөх ёстой шүү дээ. Тэгээ энэ 15 жилийн ой тэгшээ. За энэ дээр тэгсэн чинь томоохон наадам зарлж. Мэдээж дуу хөгжим бол ард түмний гоё сэргэн. Тэгэхээр хөгжимчдийн дунд маш том одоо юм шагналтаач гэдэг юм уу тий. Одоо юм наадам зохиож байгаа байхгүй тэмцээн уралдаан зохиож байгаа. Тэр нь болохоор шууд ингээд наадам дээр учраас бүх үзэгчдийн өмнө ил гэсэн үг. За тэгсэн чинь манай хүн цэргээс одоо хуучраа бариад ирнэ үстэй 17 настай. 17 настай хүүхэд. Гэтэл нөгөөт тэмцээнд чинь улсын бүрийн улсын маань өнцөг болон бүрээс нөгөө жинхэнэ шилдэг хөгжимчд. Бүрэн театрын том багш нар нь яг нөгөө яриад идэг төрөүний төвдөн хуурч те төдөн хуурч. За тэгээд маам цэрэнд орж багш гээд бүгдээрээ яг багш нар бүгд оролцоод ирж байгаа байхгүй. Уралдахаар. Тэсэн хүү цэргээс ирж байгаа. Ирээл ингээл тэмцээн 1-р үе нь болд юм уу 2-р үе нь яаж явсан мэдэхгүй сая. Ингэж явсаар агаал нөгөө багш нараас дээш гарсаар агаад хүү яг тэр улс хувьсгалын 15 жилийн тэгшөөн тэр хөгжимчдийн тэр улсын том уралдаан дээр тав нэгээр гараад ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө 10 идэх настай хүүчин төрүүлчихсэн. Тэгээ нөгөө нэг Монгол улсын гавьяат зүтгэлтэн гэдэг. Одоо бидний гэж нэлж штэ тий. Тэр чин тухайн үед болохоор улсын алдат гавьяат хөгжимчин гэдэг тийм цол байж. 17 настайдаа гавьяат болж байгаа юм тий. Тийм тэгэхээр насан туршаагүй хүүхэд чин ирснээ тэр Монгол улсынхаа хөгжмийн наадам дээр төрүүлээд насан туршаагүй байхдаа энэ Монгол улсын гавьяат хөгжимчин гэдэг том цолыг авч байгаа байхгүй. Тийм ээ тий. Яг л энэ 36 хоёулаа нөгөө буян нэмэхгүй дээр ирсэн шүү дээ. 1935 онд анх тэр гавьяат гэдэг цол бий болоод тэгээ буян нэмэхгүй чинь өөрөө анхны тэр нөгөө гавьяат зохиолч гэдэг нь болж ирсэн шүү дээ. Тэгэхээр энд чинь гавьяат хөгжимч нь болж байгаа юм шүү дээ. За ингээд 12 дэх настай энэ чинь бүр маш гоцгой тохиолдол байхгүй. За тэгээд энэ хүүхчин бүр ингээ гараад ирсэн. Тэгээд яг энэ 30-аад оны төгсгөлөөр ингээл жоохон эх оронд дайн тулаан болоод ийм хэцүү байж ах үед цэргүүд дунд нэг дуу яваад гинэ. Хин зохиосон мэдгэдэг. Тэгсэн хэрнээсээ цэргүүд ам дамжаад дуулаад идэг. Тэр дуу нь ингээд цэрэг эрсд айгүй гоё юм урам өгдөг. Тэгээ хин зохиосон мэддэггүй ямар дуу ингээд гэсэн чинь нэг юм эх орны сэдвтэй л дуу байгаад ингээд байгаа байхгүй. 1940 он гарсан хон шүү. Баг 44 он авцаа. Энэ Сингээгийн шүлэг гинэ. Сингээ гэдэг хүний шүлгээр энэ эх орон гэдэг дууг цэргүүд ингээд айгүйх дуулаад идэг. Яг тийм хэцүүхэн байгальтай байгаа газрын цэргүүд хүртэл бүр илүү дуулдаг. Их зүрх зориг авдаг. Тэгээ энэ эх орон гэдэг дууг хүмүүс дуулаад байна. Тэгээ ямар хүн дуулаад ямар хүн зохиосон юм бол гэхээр олддоггүй. Ингээ хайж явж байгаад олсон чинь энэ баг 27 настай байхад л олсон юм шиг байна. Дууг нь дуулагдаад 40 олон жил явцсан. Тэгсэн чинь 1946 онд яг энэ дууг хөгжмийг нь хийсэн хүн энэ мөрд орж иж хүү юм байна гэдгийг олоод тэгээ эн чинь 46 онд нэг 26-7 настай л байгаа юм. Тэгэн гут яг энэ дууг яг хэрэгтэй үедээ хэрэгтэй цагтаа тий хэрэгтэй хүмүүстэй хүрээд цаанаасаа энэ ард түмэн нь өөрөө аваад явцсан дуу гээд Маршал Чарльсонгийн нэрэмжит шагнал буюу төрийн шагналыг 26 настай мөрд оржид өгч байгаа байхгүй. Энэ нь шүү дээ. Монголын хөгжмийн салбарт олгогдсон анхны төрийн шагнал. Тийм үү? Тийм учиртай. Дэлгэр Монгол орноо магтаж бид нар дуулахдаа тэнгээр сайхан жаргалаа багтаж заавал оруулдаг гэдэг дөө. Тийм байна те. За энэ дууг чинь хэн зохиосон мэддэхгүй. Өдөө тал минь малаар дүүрэн. Тийм бид нар ч багтаа яг л пионер болсон энийг ингээд дуулдаг гэж. Тэгээ энэ дууг зохиосон хүнийг нь олоод хайсарга очсон чинь ийм шагнал байж. Тэгээ төрийн шагнал гэдэг бол мэдээж бүтээлд өгдөг те. Тэгээд энэ хүүд өгч шээ. Тэгээд эн чи одоо 26-7 настай байхдаа тэгвэл энэ дуу юм. төрийн шагналт болчихж байгаа шүү те. Яа харахгүй цаанаас. Бисээ нөгөө яг чамаг ярьж байгаа Сингээ эх орон дууны үг гэд хайсан байхгүй. Мэддэг дуу гарч ирж байна. За тэр түүхт хэл гэдэг дууг манайхан бас хайгаад үзэх юм бол бид нар бүгдээрээ мэддэг дуу байгаа. Тийм үү. Эн чинь нэг 18-9 наснда 20 эдг наснда зохиосон дуунууд нь яваад шүү дээ. За ингээд нөгөө энэ авьяастай хүүхч чинь те Монгол улсынхаа энэ хөгжмийн болон ийм урлагийн байгууллага үүсэж байгаа тэр болгон руу одоо татаад эхэлж байгаа. Одоо жишээлбэл циркт
хөгжмийн зохиолчор нь авчирч байна. За тэгэл цэргийн ансамбл гэдэг юм уу, үндэсний одоо хөгжмийн ансамбл гэдэг юм уу те энэ болгон руу ингээд шилжүүлээл ингээд аваад байгаа байхгүй. Тэр нь болохоор циркт бас нэг хэсэг очиж ажилласан гэж байгаа юм. За ингэж байж байгаа нөгөө манай Монгол улс чинь одоо төмөр замтай болж байгаа, галт хэрэгтэй болж байгаа. Гэтэл тэнд чинь галт хэрэгээ хүлээж авахд чинь бас нэг сайхан дуу хөгжим хэрэгтэй тий. Гэх мэтчлэн ингээл юм болгон дээр одоо жишээлбэл галт хэрэгийг хүлээж авахдаа ган зам гэдэг дууг мөрд орж байгаа зохиогоод тийм үү. Тий. Тэгээд бид нар энэ галт хэрэгээ ган зам гэдэг дуугаараа ухтаж авсан түүхт. Бас нэг 20 идэх настай залуу энэ болгоныг хийгээ яваад байгаа. Төрмөл авьяас юм а тий. Тий. За энэний ардаараас бид бүхний мэдих маш гайхалтай түүх орж ирсэн. За бид нар нөгөө одоо эртний сайхан гэдэг одоо дууг болохоор одоо албан ёсоор ч юм уу ямар ч мэдгүй те одоо 13 дугаар зууны үеэс ахуулаад Монгол улсын төрийн дуул байсан гэж боддог. Тэгээд Богд хааны үед чинь 100 лангийн жороол уус явж байгаа. За уусгал өргөж авсан аав. Тийм аавынхан. Тэгээд 21 оноос хойш чинь Монгол интернет цаал гээл те өмнөх дугаар дээр боён нэмэхгүй зохиол. Боён нэмэхгүй яадаг те. Ингэж явж хагаад 40-од оны ер нь дунд үеэс ахуулаад юм бэл. Төрийн дуулаж шинжлэхдэх гээд байна. Монгол улсын сүлд дуу те эн чинь өөрчлөгдөх гээд байна гэсэн шуум яваад эхэлчих. За тэгээд энийг яаж явуулсан гэхээр одоо нөгөө урлагийн хэрэг эрхлэх газар гэж байна л да. Урлагийн хэрэг эрхлэх газраас Монгол улсын шинэ дуулын үгийг зохиох хаалттай уралдааны дүрм гэдгийг гаргаж байгаа. За тэгээд улс орон дээр зарлах нь шүү дээ. Тэгээд энд болохоор шүлгийнх нь агуулга нь ямар байхын, хэлбэрийн хувьд ямар байх ингээд тусгай заалтуудтай тэгээд чиг хандлагуудыг гаргаад өгсөн. За ингээд шүлгийн уралдаан хаалттай явагдана. Да яг нөгөө нэг хэлжсэн нар те маш шударгаар маш арчилснаар буюу оролцож байгаа хүмүүсийн нэрүүдийг өөрчилдөг. Тэгээд бүгд шүлгүүдээ өгөх нь шүү дээ. Нөгөө болжмор хэрэг мэрэ гэдэг одоо нэртэйгээр оролцсон. Яг л тэрийг нөгөө шүүжээ хүн одоо чинь ганууш шиг би таних учраас би шүүгч гэж бодъё л д. Ганууш боршуу ч юм уу хэрэг ч юм уу тийм нуус нэр хэрэгч нь. Би тэнгууд хэн мэддэггүй учраас би зөвхөн гоёыг нь харна гэсэн. Тий. Яг зорилгоо бүгд нэрээ нууцлж ордог. Тэгээ эн чинь бүр ингээд хид хидэн удаагийн юм шалгаруултуудтай. Тэгээ шалгаруулт болгох нь өөр явагддаг. Одоо жишээлбэл 10 суулгаж байгаа уншуулад ингээд сонгуулж байгаа эднэр болж ин. За эднэр дээр улс төрийн төвчөөныхний санал орж ирэл те ингээд 2 дугаар шатанд ингээд энэ мөрийг соли ингээд хийгээл маш удаан хугацаанд явд юм байна л. За ингэж байгаа баг 49 оны ихээр шүлэг нь яг сонгогдож байгаа байхгүй. За яг энэ шүлгэл ер нь яг одоогийн хүсэж байгаа нөгөө нэг юм маань мөн байна. Шүлгийг нь ийм байдлаар ингээгээд. За шүлэг тодорхой болоод эхэлсэн. За шүлэг тодорхой болонгууд араас нь энэ дэр хөгжим гэдэг юм байна. За тэгээд хөгжим явахдаа зүгээр ч нэг явдаг юм байна. Эн чинь бүр ингээд хид хідэн удаагийн шалгаруулттай. Тэгээд ингээд дараагийн шатандаа гараад ирсэн бүтээлүүдийг нь хоошоогоо явуулдаг. Хойно очингууд л нөгөөдгийг нь одоо яг нөгөө одоо оркестрийг тоглоод ч юм уу те үзээд яг энэ дууралт бүх юмуудыг үзээд тэгээд бичснээ тэрийг бичлэг болгоод бичлэгээ одоо наашаага явуулаад тэгээд нөгөө хэд маань сонсч масдаг те одоо ийм одоо дэлхийн хөгжмөөр яаж дуугарч ин гэдэг юм уус Монголын одоо байгаа нөхцөлд мөн яаж дуугарх нь гэдэг ч юм уу. Ингээд явд юм байна л. Эн чинь тэгээд нийтдээ бараг 2 жил гаруй энэ хөгжмийнх нь одоо ийм сонгож шалгаруулалт яваад байгаа байхгүй. Тэгээ байжсэн манай яг мөрд оржийн хувьд болохоор энэ цирк дээр ирсэн байсан. Циркт одоо ажиллаж ирсэн юм байна л. Тэгээс нэг өдөр ажил дээр сууж исэн чинь гаднаас дамдаа ороод ирлээ гинэ. Дамдаа гэдэг нь одоо бэлгийн дамдаа сүрмгээ хэлж байгаа юм шүү дээ. Дамдаа гаднаас ноото бариад ороод ирж гинэ. Тэгээ нөгөө нэг аль 2 жилийн өмнө өгсөн байсан юм ингэж явсараагаар баг ингээд юу болж байгаагаа ч мартсан байж хат нөгөөд нь ороод ирж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь чи бит хоёрын хөгжим төрийн дуулын хөгжмөр батлагдсан байна. 2 хөгжим байна шүү дээ. Чи нийлэх үү гэдээ асууж ийн гинэ. Гэсэн нөгөөт нь нийлэн шүү дээ юу ярьсүг нийлэлгүй байх юм бэ. Ийм том бод. Чи Монгол улсын төрийн дуулын юм ярьж шүү дээ. Тэгээ одоо 49 он гэдэг чи яг 30 нас хүрч байгаа л залуу шүү дээ. Тэгэл хоёулаа хамтрахаар болсон байна. За тэгээд яг нөгөө нэг хоошо мошо явуул ингэж явсараад 2 хөгжим ирсэн. Тэгээ нөгөө хоёр чинь ингэ нийлүүлж мэлүүлж байгаа одоо чиний эхлэлийг авъя те. Тахилтан дээр нэмийг авъя гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бичиж хагаад нөгөө нэг улс төрийн төвчөөныхөө тэр одоо урлаг хариуцсан хэсэг мэсгтээ өгсөн байгаа байхгүй. За тэгэн гол яг сүүлийн тэр шалгаруулалт нь эхэлж байна гинэ. Тэгээ сүүлийн шалгаруулалтыг яаж явуулсан гэхээр одоо манай энэ Улаанбаатар хотын намын хорооны байр гэдэг. Энд улс төрийн төвчөөний бүх гишүүдийг авчирч байгаа. Бүгднийг авчираад нэг ч тутаахгүй. Бүгд сууж байгаа. За тэгээд Монгол улсын төрийн дуулыг батлах одоо сүүлийн шалгаруулалт гэж нэрлэж байгаа. Тэгээ одоо энэ урлагийн хороо морооныхан бүх хүмүүс нь ярьшил зохион байгуулаад за тэгээд цэргийн ансамблаас бүх хөгжмүүдийг авчираа те удирдаач тавьж хагаад за ноотыг өгч байгаа байхгүй. За тэгэл яг энэ сүлд дуулын хөгжмийг цэргийн үлээвэр хөгжмөнтэй хамтдаа тоглуулж байгаа байхгүй. Тэгэл нөгөө 30 настай залуу чинь ингээд зогссон. Мэдээж дамдын сүрэнгээ байгаа шүү дээ. 2 дамдын сүрэнгээ байгаа. Тий, 2 дамдын сүрэнгээ байгаа шүлгэн учраас тий. Тэгээ ингээд тоглолсон чинь одоо манай энэ мөрд оржийн хувьд ингээд өөрөө ч юм яг ид байсан, юм эртэй байсан, бүх юм мэдэрсэн байсан үе юм шиг байна. Тэгэл яг хамгийн чухал юм дээр тоглуулж байгаа юм.
тоглосон чинь удирдаач нь ингээд тоглоулаад ингэсэн чинь нөгөө чинь өөрөө нэг сонирн болоо явцсан гинэ. Нөгөө яг бодсон хүсчихсэн тэрэнд нь хүрэхгүй гинэ. Тэгээд нөгөө дутуу юм шиг санагдан гутал өөртөнс нэг санагдаж байгаа ш нөгөө нэг улс төрийн товчон авч байгаа батлах гад ингээ харан гутал нөгөө хэдэн ч нэг юм хүлээж авахгүй байгаа юм шиг те. Нэг л уур амьсгал нь өөрт нь эвгүй санагдал. Тэгээл ингээд бачуур явцгааж байгаа байхгүй. Тэгэд тэгжсэн одоо нөгөө нэг яг энэ улс төрийн товчоныг гişүүд нь юм хүлээж авахгүй байгаа гутал манай хүн бачимдаад яг урлагийн хорооныхоо дарга гэж тухайд байгаа шүү дээ. Урлагын хорооны дарга нь байж. Дарга дээр шууд яваад идсэн гэнэ. Би болох уу гэсэн гэнэ. Тэгсэн чи яах юм гэсэн чи би өөрөө өдөртий гэдэг. За тэгээ одоо чи гар гэл. Гаргаж байгаа хэрэг. Гэсэн чи манай хүн яг гараал удирдаачийн байранд зогсож байгаад өөрөө 30 настай залуу. Яг нөгөө цэргийн ансамблаа яг 3 удаа бүтэн нөгөө төрийн дуулыг тоглуулсан гэнэ. Тэгэл 3 удаа тав тоглуулаад араас нь улс төрийн төвч бүгд ямар ч нөгөө нэг юм заацсан эсэргүүцсэн юм байхгүй. Бүгд бүр 100% дэмжлэгтэйгээр ингээд Монгол улсын төрийн дуул батлагдчих байгаа хэрэг. Хамгийн сүүлчээ сонгож шалгуулалтан дээр. Ямар гоё түүх. За ингээд ер нь бол одоо яг нөгөө нэг юм төрийн дуулыг те 1951 оноос ахуулаад яг одоо улс төрийн төвчнөөс 51 оны 5 сарын 1-ээс гэдэг үл чинь 4 сарын 20-нд нь болоод явуулаа. 5 сарын 1-ээс ахуулаад Монгол орон даяар ингээд шинжлэгдсэн. Тэгээ бүгд одоо ингээд дуулж хуудаж яах та 40 жилийн яваа яаж 30 жилийн яваач тий. Ингээд солино гэсэн байна. Тэгээ хөгжмийн зохиолч уралд Амьд сүрэнгийн хамтдаа яасан. Тэгээ Бүтээн хамт Монгол Орд улсын төрийн дуулаар одоо ингээд бүтээснийг нь үнэлээд Маршал Чаосын нэрмжит шагналыг 2 дахь удаага 30-31 наснда төрийн хошоо шагналтан болж байгаамаа. Ямар гоё түүх вэ. Би бас нэрээ зүгээр ингэж бас таамаглаж байна. Ер нь 4-5 нас хүртэл тэгээд хөөрөхөд Богд хааны ордонд байгаа шүү дээ. Богд хаан бол бүр гайхамшигтай сонсголтой юм байсан. Бүр ингээд ер нь бид нар Монгол улс юм бол гээд 1911 он цаашаа хаан болсон. Тэг Монгол улс юм бол бид нар төрийн дуултай байх хэрэгтэй шүү. Тэгээд Богд хааны тэр хүсэлтээр бид нар чинь тэ 100 ангийн жороолуустай болсон шүү дээ. Төрийн дуултаас. Тэг өрмөл хүн бас төрийн дуулыг зохиосон их гоё хувь тавилаа. Гэтэ энд 4-5 настай ч гэсэн нэгэнд өгөгдсөн бол өгөгдсөн л байд. Би ер нь олон авист төгтөд гарч цэцэрлэгт байхасаа л дуулаад байд. Ер нь ингээд дуун дуртай бол ер нь бид нар Моцартын түүхийг, Бетховены түүхийг ч мэднэ. Дандаа баг байхдаа нэгэн тодорцсон байдаг. Тэгэхээр тэр 4-5 настай хүүхэд өрмөл аав нь буюу Богд хаан байна өөрөө ямар дуу гэж дуртай. Өөрөө пектрол дээр өдөр болгон шүүбэр сонсдог байсан. Тийм гэсэн. Тэгэхээр мөр төрж байгаа. Тэр жоох хүүхэд байхдаа шүүбэртэг дэлхийн сонгодуудыг сонссон л байж таарна. Нэг юм хаавар хол явах дээ нэрээ. Өгцөн л байж таарна тий. Ордонд амьдарч байгаа хүүхэд нэр тий. За ингээд бүр төрийн хошоо шагналтан 30 настай залуу бүр тий. Ингээд гараад ирж байгаа. Тэгээд өөрийнх нь хувьд яг нөгөө өгөгдсөн гэдэг чинь тий. Бага ямиг яах юм бэ? Нөгөө нэг ямар нэвтрүүлэг дээр хэлж илаа нөгөө нэг. За чи бол тэр бол яах вэ те? Явангуудаа төрүүлдэг хүн гэдэг чинь явуутлаа төрүүлдэг хүн гэдэг чинь яг тэрнтэй адилхан. Бүх юм тархинд нь байдаг. Зүгээр ингээл урсгаал гаргацдаг. Толгойд нь бүх ноотууд нь өрөөтэй байдаг. Нөгөө жагдлын лавггүй нөгөө бавгийн лавг сүрэнгүй тэгж нөгөө магцсан мэт ч тий. Чи бол яг угаасаа төрсэн амт ингээд тий. Яг тэр шиг ингээд юмыг маш хурдтай гаргадаг. Ингээд бүр асгарцсан. Тэгээ тэрийг одоо найз нөхдөн те шавнар нь бүгд мэддэг. Зүгээр ингээд цаанаас өгөгдсөн юм өгөгдсөн л байт юм билээ гэл асгаал явчихдаг ерөөсө. Тэр нь тэгэл яах хэрэг зургууд арт түмэн тэр ч төгөлөг тавьчихдаг ийм байж. За мэдээж энэ авьяастай залууг бол одоо улсаас те одоо сургууль соёлд явуулъя. Улам одоо ингээд мэрэгжлийн болгоё гэд 51-ээс одоо 56 оны хооронд гэдэг баха энэ чинь хоошо Москва руу явуулдаг. Хөгжмийн их сургууль сургадаг. Төрийн дуул зохиос нэг боловсролын дээшлүүлэгч тий. Москвагийн хөгжмийн их сургууль суралцаад ингээс явуулчих. Тэгсэн нөгөө хүн маань явахта юу за сурж байгаа тий. Сурчдаа одоо энэс л гоё юм нэхлэн. Сурчдаа юуг ингээд дотроо тэгээд яваад байна гэхэлэр бид нар дэлхийн энэ том сонгодуудыг харлаа тий. Тайзан дээр тоглож байгаа энэ симфони оркестр бүх юмыг харлаа. Төрийн оркестр гэж байна. Гэтэл манай Монголд ч нэг юм тэднээс хөгжмийн зэмсгийн хувьд дутуулдаа нэг юм 5 төрлөө одоо хөгжмийн юугаа дуурдаг гэдэгтэй. Гэтэл симфони ч болохоор хичнээн өнгөөр дуурж байгаа. Дутуу. Гэхдээ нөгөө гэр дотор байгаа Монголынхон тэр хөгжмийг тий. Гэр дотор л тоглодог гэсэн тэр Монголынхон хөгжмийн зэмсгүүдийг тайзан дээр төрийн дэлхийн болгож тавьмаар байгаа байхгүй. Тэгээд сурж явах явцдаа энэ хүү явсаар хагаад баг диплома хамгаалахдаа Монгол улсын анхны симфоник яг Монгол улсын буюу Монгол хөгжмөдөө суурилсан анхны симфоник миний их орон гэж нэрлээд. Тэгээд диплома хамгаалахдаа миний их орон сэдвэр Монгол улсын анхны симфоник гаргаж байгаа байхгүй. 37 настай байхад. Одоо энэ Монгол гэдэг юм а яг би гаргаж тавих ёстой. Тэр бүх юмыг сурчлаа. Гэхдээ бидэнд бүх юм байсан байна. Тэр хэмжээнд ингэж гаргаад тавья гэдэг.
диплома хамгаалахдаа ингэж анхны симфоник гаргаж ирсэн байна. Одоо ингээд цав цагаан байсан тал дээр те мөс хаглал уршиг алхаж байгаа байхгүй мөр гаргаж байгаа байхгүй. Ленин танаа энэ төр гэдэг симфони бичиж болох байсан шүү дээ. За тийм дээ тийм те. Ер нь нэрш тэ агуу хувьсгал дүүл хэрэг гэдэг ч юм нэртэй симфони тавьж болох байсан. Ингээд манай нэг суутнууд тий. Суутнуул байх юм да нэр. Бүр нэг цаана их оронч тий. Тэгээд анхны симфонид Монгол хүн чинь симфони бичиж чаддсан юм биш үү те монголчууд нь чаддсан юм биш нөгөө нэг хоцрогдсон ард түмэн гэдэг те нөгөө нэг хөгжим урлаг кино юу гэдэг бүх юм нь хоцрогдсон гэдэг ард түмэн чинь те өөрийн гэсэн симфонитой болчлоо одоо за араас нь 56 онд ирж байгаа эренгуутлаа улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч орно за ингэж оронгуутлаа чуулгын оркестрийг жинхэнэ хөгжмийн оркестр яаж болох юм бэ те трийг өстө ханцуу шамлал орж байгаа өстө жинхэнэ хөгжмийн оркестр болтолно тэхийн тулд түүхээ судалж байгаа түүхээ судлаад за биднэрт одоо байгаа нэг Монголын энэ хөгжимд маань тийм нэг юм доогуур дууралттай юм өргөн дууралтын юм хөгжим хэрэгтэй байдаг. Гэтэл биднэрт ингэ байдгүй. Гэтэл бид нар ашиглаж ирсэн л байж таараад байгаа түүхээ ухдаг. Түүхээ ухангууд л нөгөө дайн тулаан мулаанд ч юм уу те бум 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 гэсэн хөгжим ашигладаг бол энийг чинь тэгвэл одоо үедээ гаргаад ирэх юм байна. Энийг тэгвэл ингэж хийгээд баг хөгжмийн зэмсэг зохиодог. Яг Монгол хөгжмийн зэмсэг зохиож байгаа. Ингээд нөгөөдхөө бүр юм оркестрийн хэмжээнд дуурахын тулд те хэрэгтэй зэмсгүүдийг нэмээд одоо нөгөө жинхэнэ гэрт байсан хөгжмийг те тайзан дээр төрийн оркестр болгож гаргаж ирж байгаа байхгүй. Энэ ажил ханцуу шамлаад орсон байдаг. За тэгээд эндээ зориулаад араас нь энэ нөгөө хөхөө намжил гэдэг дөөрэ Монголын бас анхны дөөр гэдэг те энэ том дөөрийг нэн чухал холбогдолтой энэ морьтон монголчуудын энэ түүх соёлыг харуулсан энэ одоо морин хуурын хөгжлийн тухай гардаг гэдэг юм л нөгөө Багдаа сонсдог байсан нөгөө хуурч гэрт нэрээ хуур тоглоход те яаж ийсэн гэдсэн энэ өгөгдлөө авч явсараад хөхөө намжил гэдэг дөөрийг яг монгол хөгжмөөрөө гаргаж тавьж байгаа байхгүй хөхөө намжил үлгэр өөрийг үнэхээр гоё үлгэр л те за ингээд дараагийн үйл явдал бол одоо би дараагийн үйл явдал дээр бүр монгол хүний бүр эд хавыг гайхуулсан юм гээд тэрний өмнө хоёулаа хамтран хэлцээ танилцуулчих. За маа нэвтрүүлгийн ивент зэтгчээр Apex Capital үнэт цаасны компани ингээд орж ирж байгаа юм л да. Тэгэхээр Apex Capital үнэт цаасны компаниг хэдүүл сурчлагатай ингээ маа од мөндөр дээр жишээ авчий гэж би уриалмаар. Хэдүүлээ та бүхэн яг өөрсдөө хөрөнгө оруулж гэж нөгөө өөрсдөө төсөөлөөрэй. За тэгэхээр хөрөнгө оруулагчд маань манай од мөндрийн одоо од мөндөр компани бондод хөрөнгө оруулна гэсэн. Утга нь од мөндөр компанид мөнгө зээлж байгаа та бүхэн байна. Бонд гэж нэрлэж байгаа. Бонд буюу өрийн бичих нь барьцаа болгон баталгаагаар хангасан үн цаасны нэг төрлийн бүтээгдэхүүн. За тэгэхээр манай од мөндөр компани зөв жишээ татчаа штэ. Бондоор татвар төлрүүлсэн дүнгээр буюу та нараас тэр ингээд зээлсэн мөнгөөрөө дараагийн шин төсөл, шин бүтээгдэхүүн одоо гайхалтай танин мэдхүн бүр илүү төвшний гой зүйл гаргана гэсэн үг. Ингээд чанар төрлөө сайжруулах зэргээр эргэлтийн хөрөнгө болгон ашиглагддаг гэдгээрээ тэгэхээр та бүхдийн одоо худалдаж авч байгаа тий хөрөнгө оруулж байгаа бонд нь маш их үнцэн шингэсэн хөрөнгө оруулалт болж чаддаг. Тэгэхээр та дотоодын үйлчилгээ, бүтээн байгуулалт хийж байгаа компанид ингэж хөрөнгө оруулалт хийснээр мэдээж та хүүгийн өгөж авна. Нөгөө 100 төгрөгөө 120 төгрөг болгож авдаг ч юм уу. Гэтэ үүнээс гадна тэр өөрийн хөрөнгө оруулалтын үр дүнгээ нөгөө тэр тухайн компани жишээ нь од мөндөр компани бүтээн байгуулалтаас та бодитоор харах нь бас нэг гоё сэтгэл таатай үр дүн юм. Би энийг хамтдаа бүтээсэн штэ гэж хамтдаа бүтээсэн зүйл маань гэсэн үг байхгүй. Яг үнтэй. Тэгэхээр таны хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт нь тухайн компани төдийгүй манай орны эдийн засаг одоо юу гэдэг те зөвхөн эдийн засаг гэлтгүй соёл урлаг юу ч болно штэ бидний өдөр тутмын хэрэглийг илүү гоё чанартай болгож байгаа. Тэгэхээр бонд зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гардаг энэ зүйл бол тэгэхээр үнэт цаас гаргагчийн барьцаа баталгаагаар хангацдаг юм байна. Тэгэхээр эрсдлийн хувьд бага хүүн тогтмол өгөөж өндөртэй гэдгээр давуу талтай тодорхойлбол бондын дундч хүн 18-аас 19% бараг 20% байт юм байна л да. За тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш бол Apex Capital үнэт цаасны компани. Энэ нь болохоор тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгөний зах зээлийн шаардлагатай тэр санхүүжилтийг олгох мөн зөвлөх байдлаар тантай хамтран ажиллана гэсэн үг. Тэгэхээр та одоо 7510 7500 гэдэг дугаараар холбогдорой. 7510 7500 мөн Apex цэг юм гээд албан ёсны сайтаар н ороод Apex цэг юм шүү. Сайтаар н ороод цахим хаягаар бүртгүүлээд дотоодын болон гадаад хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам авах боломжтой. Мөн Apex Trader гэдэг аппликейшн түүнийг татаад үнэт цаасны данс нээж хөрөнгөний зах зээл үйлчлэгийг гар утсаараа хэлбэршуул аваарай.
Хэрэг бүр очие гэвэл Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Олимпийн гудамж New Horizons Office гэдэг байгаа. Түүний 9 давхрын 901 доод 75.7500. За ингээд Apex Capital үн цасны компани хамт олонд баярлаа. За баярлалаа. За энэ хэсэг болохоор үнэнхээр гайхалтай хэсэг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө за нэг хуучир хөгжим гэдэг юм уу те өөрсдийн нэг хитгэн хөгжмийн одоо юугаар л ингээл тайзны шийж үжимж тавьдаг байсан бол монголчууд кино хийгээд эхэлсэн. Кино хийхдээ одоо нөгөө киноны хөгжим гэж маш том зүйл шүү дээ. Гэтэл монгол хүн кино хийж чаддаг юма гэдгийг мөрд орж хүү гэж хэлжээ. Ягаад гэхээр 1940 он байхгүй. Тэгэхээр чинь 20 гаруй настай 21 ч өрөөг байсан үе гэсэн. Тийм ээ. Анх дугаар хичээл гэдэг уран сайхны кино хийсэн. Энэ киноны хөгжмийг мөрд орж бичсэн. 21 настай. 21 настай. Тэгээд энийг болохоор бүр монгол хүн тий бүр киноны хөгжим хийж чаддсан байна гэдгийг анх удаа баталж харуулж байгаа үйл явдал нөхгүй. Нөгөө 21 настай хүч. За түүний араас бүр гайхалтай. Маш олон кинод байгаа зүйл. Гэтэ гайхалтайнуудын түүхэд 1959 онд Ардын элч. Ардын элч уран сайхны киноны хөгжмийг мөрд орж байгаа хийж байгаа. Тэгээд 1959 онд бас Морточ болоосаа энэ киноны хөгжмүүдийг би дунд нь кинонд орхиж байгаа шүү. Гэхдээ энэ хөгжмүүдийг бид сайн мэддэг учраас энэ киноны хөгжмүүдийг хийгээ явуулсан. Нөгөө нэг дуу зохиогоол те төрийн дуулал гэж явж байгаа хажуугаар. Тэгэл олон энэ тоглолт моголт нэг юмны хажуугаар. За ингэж байж идэл 1961 он. Энэ бол маш гайхалтай үе. За дэлхийн 2 дугаар дан ер нь болоод дууссан те мэдээж Германтай харилцаа хүндхэн байсан орнууд бол те за одоо мэдээж Герман улс бол одоо ингээд одоо ард түмний хувьд ч гэсэндээ ингээд буруу үйлдэлийг хүлээн зөвшөөрөөд улс орнууд байгаа. Тэ ингээд тэгээд манайхтай одоо хамтраад кино хий гэсэн баг. За кино хийхдээ Монголын анхны өнгөт кино хий гэж байгаа байхгүй. За тэгэн гол манай Монгол кино үйлдвэр чинь кино хийгээд туршлагатай. Германы кино үйлдвэр бол бас том үйлдвэр байгаа шүү дээ. Хичнээн жилийн туршлагатай тий том үйлдвэр байгаа. За энэ хоёр хамтраад хийгэр боллоо. За тэгсэн чинь мэдээж энэ маань бол нөгөө Герман Монгол хоёрын найрамдалт харилцаа тий ардчилсан Германтайгаа хамтарч байгаа шүү дээ. Найрамдалт харилцааны илрэл болоод ингээ хамтдаа хийе гэсэн. За Монголд одоо хамгийн мундаг чадварлаг тий жүжигчин найруулагч юу гэдэг бүгдийг л гаргаад тавьсан чинь улсаа төлөөлж байгаа юм чи. За тэгээд нөгөө талаас бол мэдээж энэ DIFA буюу Германы дээр одоо кино үйлдвэрийн хамт олон орж ирж байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо мондгуудаар гарч ирж байгаа хамгийн шилгүүд гарч ирж байгаа. Зохиолчор нь Сэнгийн Эрдэнэгүй гарч ирж байгаа. За энэ одоо тий одоо Монгол кино үлгэрийн сэдвтэй байна. Ингэн гэж зохиолч нь Сэнгийн Эрдэнэгүй. Найруулагчаар нь Дорж Боломгүй гарч ирж байгаа. Тэгээд араас нь жүжигчдэр нь болохоор Цагааны цэгнэг байгаа. Ичин орлоогоо, Гомсрунгаа гэх мэт. Энэ мундгууд маань орж ирж байгаа. Одоо ингээд Монголын түүхэнд анхны өнгөт киног гадаадын том одоо кино үйлдвэртэй хамтарч хийх гэж байна. Монгол улсын кино үйлдвэр маань. За тэгээд хөгжмийн асуудал яригдана. Хөгжим гэдэг бол киноны бүр маш том орц, маш чухал орцуудын нэг. За тэгээд ингэсэн юм байна л та. Герман болохоор за манайх бол те сонгодог хөгжмийн хэдэн 100 жилийн түүхтэй ард түмэн. Тийм учраас энэ киноны буюу энэ Алтан өргөө гэдэг киноны хөгжмийг Герман хөгжмийн зохиолчор ажиллуулна гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь урдаас нь манай монголчууд юу гэсэн гэж энэ Монгол кино энэ дээр Монгол хөгжмийн зохиолч тавина. За тэгвэл одоо манад те жишээлбэл одоо нөгөө хин биш үү? Бетховен те Бах бид нар чинь ийм сонгодог түүхийн одоо хөгжмийн алтартан цуутай энэ хоёрыг ярихад дэлхий гараа өргөн шүү дээ. Тий. Моцарт ч гэсэн Герман үндэстний Австрийн хүн гэсэн ч Герман үндэстэн л хүн шүү дээ. Тий. Одоо яг нөгөө манай юунууд залуучууд те одоо жишээлбэл хамгийн сүүлийн яг Германы бүр маш том хүнд хөгжмийн зохиолч гэх юм бол одоо нөгөө хин бохог Ханс Циммер бохог. Бид нар нөгөө Аратны хаан Арслан энэ Гладиатор те Карибын тэнгисийн дээрэмч сүүлчийн самурай Совдон эрэг Интерстеллар одоо Inception энэ мундаг киноны бүтээлүүдээр бид нар Ханс Циммерийг мэддэг шүү дээ. Бид нар ийм улстай ярьж байна гэсэн үггүй тухайн үед. Энэ том өрөнтэй. Тэгсэн чинь бид нар бичнэ гэсэн чинь үгүй манайх монголчууд энэ монгол кино бид нар өөрсдөө бичнэ. Тэгээ биднэрт мөрд орж байгаа байхгүй. За тэгээд мөрд орж заяа. Тэгсэн мөрд орж яасан гэхэлэр за энэ одоо нөгөө соёл урлагийн хувьд одоо хоцрогдсон. За техник технологийн хувьд хоцрогдсон. За кино бүтээлийн хувьд ярил л да тий. Германы кино бүтээлийн хувьд Монголын кино бүтээлээ тухайд харьцуулахаар ямар өөр төвшөнд явж байгаа юм шүү дээ. Энэ одоо хүмүүс бичиж чадах уу гэл. За тэгээд мөрд оржийг бичнэ. Явуулна гэсэн байна. Тэгээд мэдээж киночин гараад нэг зураг авалт маавалт нь яваад юм уу цохол мохол нь гараад тэг чинь хугацаа өнгөрч байгаа шүү дээ. 2 3 жилээр үргэлжлэх ч юм уу тий. Тэгээ хаан зургийг авах яах юм ингээл явж байгаа. Тэр хооронд мөрд орж байгаа байгаалах. За тэгсэн нөгөө киноны зураг авалт ерөөхдөө бас дуусч ийн гэн. Нөгөө нэг одоо эдитлэг монтажлах гэдэг юм уу тийм шатрууга орж ийн гэн. Тэгээ мөрд орж байгааг Герман руу явуулж байгаа байхгүй. Берлин рүү. Очоод тэр киноны хөгжим бичээд ирэх гэдэг. Тий. Одоо Германы хөгжимчтэн тоглоно гэсэн үг шүү. Тийм Германы хөгжимчд тоглоно. Манай хүн бол ноото өгнө гэсэн үг байхгүй. А тэгээ бичиж барьсан юм байхгүй. Тэгээ Берлин рүү очиж байгаа байхгүй. Тэгээ очиод гэсэн чинь за танд юу хэрэгтэй вэ гэсэн чинь за надад нэг төгөлдөр уур байхт болно тэгээд нэг ор байхт болно доо гэсэн байгаа байхгүй.
Тэгээ бид нар урд нь ярьж ирсэн шүү дээ. Асгаруулдаг те яг шууд гаргадаг гэсэн. Толгойдоо биччихэд. Тий. Гэсэн тэнд очиж гаргахгүй нэ. Ерөөсөө юм бичихгүй. Тэгээд нэг ор нэг төгөлдөр хуур гаргаж өгсөн маа Германы талаас. Танд өшөө юм хэрэгтэй бол хэлээрэй гэд. Хөгжмийн зохиолчтой нөгөө чинь бол ингэсэн ард юм шүү дээ. Гэсэн манаа ийм даруухан загнаад. Тэгэл юм бичиж байгаа юм харагддаггүй. Тэмдэглэсэн нот барай юм цаас мас юм харагддаггүй. Тэгэл нөгөөд нь чих тавиалга ш. Нөгөө зураг авалтын дуусаад байдаг. Монтаж ингээд баг ингээд эцэн шатанд орох гээд байдаг. Хөгжим яаваа л гэдэг тийм. Байдгүй. Тэгэл нөгөө нэг цэвэрлэгээ хийдэг хүн байдаг гинэ өрөөнд нь. Тэгээ нөгөөдгийг ингээд ороод цэвэрлэгээ хийдэг. Нөгөөтнөөс асуудаг. Энэ хүн ер нь юм бичиж гин үү гэл. Тэмдэглэж юм байна уу? Байхгүй байна уу? Тийм юм харагдахгүй байна. Тэгээ дээшээр төвчил гэж. Тэгээ баг тэгэл байдаг. Гэсэн манай хүн юу хийдэг гэхээр өдөр нь гараа явчихдаг. Яа за. Одоо бар гэх юм одоо паб гэх юм. Паб тийм юмд ороод пим уудаг гинэ. Зарим хүмүүсийн яриагаа болохоор билар тоглоод гинэ. Билар тоглоод нэг цэргийн тэр Германы улсуудаа билар тоглоод ч юм яасан гинэ. Тэгээд яваад ин гинэ. Герман орсных сайхан өөрийгөө тооцоолаад. Тэгсэн нөгөө хүмүүс чинь сандраал киноны хөгжим ойртоод идэг яах вэ ийх вэ гэл. Тэгээ яаж байгаа одоо ер нь монтаж дууслаа шүү гэдэг ч юм уу тиймэрхүү цаг мэдсэн нөө нэг юм хэлсэн үү. Тэгсэн чинь ганц нэг юм цаасан дээр тэмдэглэсэн юм гэсэн юм харагдаад эхэлсэн гинэ. За тэгэл за ер нь нөхж байгаа ерөөс нь юм гаргал юм шиг байна гэл. Тэгээ яг нэг юм хугацаа товлоод яг тэдэн сарын тэдний өдөр тэдэн цаг ч гэдэг юм уу те хөгжимчд таны хүлээж байгаа. Та ноот авчина гэдгсэн ч юм уу. Тэгсэн яг тэр цаг дээр нь яг нөгөө бүтэн ноот аваад очсон гинэ. Ямар ч цагтаа л очсон юм те. Цагтаа очсон. Яг хариуцлагатаар очсон. За тэгэл нөгөө удирдаачин ч юм уу те концерт мэстер ч гэдэг юм уу бүгд ингээд ноот мотоо аваа хөгжимчдөд тараалаа те. Тоглоод үзэж байгаа хөөхгүй. Нөгөө нэг амар том төсөл яваад шүү дээ. Герман Монголын хамтарсан хоёр том кино үйлдвэрийн анхны өнгөт кино. Тэр чинь бүр монгол хэл дээр гарна. Монголдоо гарна. Зөрүүлээд герман хэл дээр гараад германдаа бас гарах гэдэг байгаа хөөхгүй. Энэ том төсөл байхгүй. Тэгээд нөгөө нэг хөгжмийг нөгөө чинь за ер нь одоо нөгөө нэг хөөрхи ядарсан, хоцорсон ард түмний хөгжим зохиолч те. Юу л бичээ бол доо гэсэн өөрөөсөө бас нэг жоохон юм тоомжиргүй юм. Тэгээс дутуу үнэлсэн. Бодвол нэг Берлиний оркестр ч үл сууж байгаа шүү дээ. За тий. Жоохон юм нөгөө нэг дутуу үнэлсэн маягийн л байхгүй. Тэгээд тоглоулаад үтсэн чинь л нэг л левэ болохгүй гэнэ. Нөгөө хөгжимчдөнд тоглож чадахгүй, удирдаачнаас тоглож чадахгүй, нөгөө концерт мэйстерэн жоох эвгүй байгаа л. Тэгээд мөрд орж байгаа хувьд болохоор нөгөө сонсчоод өөрийнх нь нөгөө төсөөлж байгаа буухгүй шүү дээ, тий. Тэгэн гутал ууралж ийн гинэ. Аашаж ийн гинэ. Нөгөө монгол залууч. Ийм байна, тийм байна гэж уурлаа. Тэгээ нөгөө хэд нь үг яриаг нь ойлгодог юм уу, орчуулагч нь буруу дамжуулаад байсан юм уу? Ингээл ер нь л нэг эвэ болохгүй ингээд байж исэн чил манай хүний амнаас ямарваа нэгэн байдлаар пентатоник гэдэг үг гарсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө концерт мэйсэн ч үлээ. Эн чин пентатоник яриад байгаа юм байна шүү дээ. Хэдүүлээ энэ Азийн одоо те энэ хөгжмийн урлагч нэг пентатоник суурьтай явдсан шүү дээ. Хөгжимчтэй хэдүүлээ ингэж тоглох юм байна шүү гэдэг нэг юм ойлголцсон байгаа. За гээл нөгөө чин тав тоглоод үзэхгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө мөрд орж байгаа хөгжмөр дууссан гэж байгаа юм. Бүгд ингээл нөгөө хөгжмөө ойлгоод тоглоод эхэлсэн гэсэн. Тэгэл бүгд ингээд тоглоод нөгөө чин баярлалаа. Энэ хөгжим юм байна шүү дээ. Одоо бол харин жинхэнэ энэ киноны хөгжим дуурч ийн гэл. Тэгээ нөгөө чин тоглоод өөртөө ч урам аваал ингээл. Тэгээ нөгөө бэлтгэл их гоё болоо. Харахгүй шүү дээ. Ийм яг зүгээр хүмүүс зүгээр би шууд өөрөх мэдрэмж хэлмээр сагчлаа. Би амьдралд зөндөөл хөгжим нөгөө киноны хөгжим сонсч ирсэн. Гадаадас би Эни Морриконе ч юм уу шүтдэг. Гэтэ Алтан өргөөгийн кино шиг киноны хөгжим шиг гоё хөгжим монголчууд одоо хүрэлцэж чадаагүй ш. Мэдээж гоё хөгжим байдаг ч гэсэн. Энийг би бүр яг герман оркестр тоглож ирснийг ингээд дотроо төсөөлж байна. Тэд нэр очиж үзээгүй тэр хариг дээр очиж байгаа ш. Тэ. Бүр Монгол гэдэг уудам тал нутаг тэнд гэр дотор ингээд тэд нар бүр үзээгүй юм үзчихэ гэсэн үг. Тийм. Тэр амар сонгодог урлагта тий тэр их олон жил явдсан хөгжмийн орн штэ. Тийм. Тэгэл пентатоникийн бариад тоглоод гисэн чи хөгжимчтэн цэцэг таалагдаад өдөртөж маш гоёор хүлээж аваад. За одоо бэлтгэл хийж яагаад за эхнээсээ дуустал явна тийм үү. За эхнээсээ дуустал одоо энэ чимэр хижнээ минутын ч үгүй тий тасралтгүй бүх ингээд үзэгдлүүд нь явж байгаа штэ. Ингэж яагаад за одоо хөгжимчтэн чи өдөртөж нэ. За одоо энэ бол яг эцсийн буюу яг бичигдэх боллоо гэл. За тэгэл дохио өгөнгүүт бичигдэж эхэлнэ шүү. Нэг ч алдаагүй явна шүү гэл. Тэгэл чи бэлтгэл хийж байгаа л гэж байгаа шүү дээ. За одоо бичиж гэлтгсэн чи тэндээс концерт мэйстер гэж байгаа. Би болох уу л гэж хэлсэн. За гэдгсэн чи хэдүүлээ энэ хөгжмийг дахиад нэг тоглолцоод бичиж болохгүй юу гэж байгаа юм. Яаж байгаа гэсэн чи одоо шууд биччих юм бол те энэ хөгжмийг дахиад бид нар тоглож чадахгүй шүү дээ. Одоо ганц тоглолцоод бичээл та. Тэгээд тэрийг нь жисэн бүгд хүлэн зөвшөөрсөн бүгднийх нь хүслэр болсон. Бүгд дахиад нэг удаа яг энэ сайхан хөгжмийг те бүтнээр нэг ч алдаагүй тоглоод хөгжимчдийн хөтөлбөр дээр сэтгэл ханамж бүх юм авчаад тэгээд яг Алтан өргөө киноны хөгжмийг бичсэн байдаг. Тэгвэл энэ хүмүүс ийм сайхан хөгжмийг энэ тоглоомч энэ хүний хөгжимчгүй хүний амьдралд олдох ганц боломж байгаа.
Ийм сайхан хөгжмийг тоглоно гэдэг л. Тэгээд тэр харь улсын мэдээж хөгжмийн урлагийн хүн л да. Гэхдээ харь улсын хүн. Гэтэл тэр хөгжмөөр дамжуулаад тэр бүх мэдрэмжийг аваад шүү дээ. Тэр Монгол гэдэг тэр зүйл, тэр хөгжим, тэр уур амьсгал, хүн ард юу гэдгийг бүх л зүйлийг аваад байгаа байхгүй. Амьдралдаа хизээч үзээгүй ертөнцөөр аялж байгаа байхгүй тэр хөгжмөөр дамжуулж. Тэгээд эн чинь нэг хүн биш те. Бүгд нэг ч алдаагүй явна гэдэг чинь тэр момент тэр чухал үе шүү дээ. Дэлхийн шилдэг оркестр тэрийг тоглоно гэдэг чинь. За ингээд бүгдээрээ яг хүслийнхэн дагуу те. Бүгдээрээ ганц удаа тоглоо тэгээ бичье гэдэг ингээд тоглосон байдаг. За яг энэ хөгжмийн зохиолын яг их хөв буюу те анхных нь энэ хөв болохоор Германы Дифа гэдэг байгаа буюу энэ Дифа гэдэг бид нар ойлгохдоо ер нь л Германы кино үйлдвэр гэж ойлгох юм бэл. За энэ үйлдвэрийн фондод хадгалаатай байт юм бэлээ. Ямар гоё. За тэгээд алтан өргөө бол те Монголын кино урлаг болон зүгээр Монголын энэ урлагт бол зүгээр алтан үсгээрээ байдаг юм уу? Ямар үсгээрүүдийн тэр дээр залгадах хэвээр ийм том бүтээлээ. За тэгээд зүгээр тэрнээс хоошоо энэ хүн бол бүр 30 гаруй кино, 200 300 дуу, хідэн дөөр те хідэн одоо симфони байдгийн бүр хідэн зуугаар насгаруулсан. Энэ болгоно нь одоо үеийн хүртэл тийм ээ бид нар одоо хөгжим бүжгийн анги руу яваад оръё заяа, сургууль руу яваад оръё, соёл урлаг руу яваад оръё хаана байдгийн. Ямарваа нэгэн өрөөнөөс энэ хүний бүтээл заавал ихшилж идэг. Энэ өөрөө Монголын хөгжмийн урлагийн тэр үр гэдэг юмыг тэр байхгүйсэн юм болгоныг те Монголын хөгжим бол дэлхийн тайзан дээр гарч чаддсан юм а гэдгийг баталж тавьж чадсан бүх бүтээлүүд байхгүй. Энэ болгоноос нь одоо хүртэл хэдэн зуугаар ингээ хүүхдүүд суралцаад төрөөл явж байгаа. За тэгээ киноныхын хувьд хэдүүлээ зүгээр хид хидхэн киноны дурсаад өнгөрье. Би бүгдийг барахгүй л ингэж байгаа шүү. Энэ хүүхнүүдээ кино. Энэ киноны хөгжим. За бидний мэдих нөгөө нэг одоо нөгөө хар хүүг маань те нөгөө нэг нутгийнхаа охинтой суулгана гэд хоёулангийн дарга маань те гэртээ урьж хагаад бөөдөндөө суулгаж хагаад хамтдаа сайхан дуулаач гэж шордож хагаад хамтдаа дуулуулдаг тэр дуу гэх мэтлэн. За зэрэг нэмхийн өмнө киноны хөгжим, үер орон сайхны киноны хөгжим, цэргийн хүү, анхны алхам, хончин найдан, мөнгөн буйл гэх мэтлэн те 1985 онд мөнгөн буйл гарсан. Энэ хүртэл энэ хүн кино урлагийн хөгжим бүтээлүүдээ гаргаад олон зуун хөгжмийн зохиолч, дуучид бүх одоо сонгодог урлагийн энэ дөөр бүжиг жүжиг симфони бүх юмнуудын бүгднгийнх нь анхныг тодтогдолтой бүх юм хийгээ явсан байдаг. За хүнийх нь хувьд гэх юм бол өөрийг нь дурсаж явж байгаа найз нөхд нь үр хүүхэд нь те өргөлцлөн дусдаг юм нэхэр яг хүүхэд чиг ингэнэ. Бүр ямар ч тол байхгүй. Хар буруу бодол ямар санаа тийм байхгүй. Хүнийг дээр доор гэлтгүү. Ядарсан амжилтанд хүрсэн гэлтгүү. Бүгдэнтэй найзалж чаддаг. Бүгднгийн сонсож чаддаг. Бүгднгийнх нь дотны найз байж чаддаг. Ийм хүн ингэнэ. Цовоо амьдралд маш их ирч хүчтэй ханддаг. Яг тэр нөгөө нэг явуута бүх юма төрүүлдэг гэдэг чинь те. Суугаал тав бичээл тэмдэглээл тэр нь дараад нь гаргаад ирэхэд бүр ингээд Монгол төмөнд хүрдэг энэ сайхан уран бүтээлүүд болдог. Монголын хөгжмийн одоо энэ урлагийн 3 том тулгуурын нэг болж чадсан. Мэдээж одоо Лувсан жамбын мөрд орж байгааг хэлэх ёстой. Бэлгийн дамжин сүрэнгаа хэлэх ёстой. Гончиг сумлагааг бас хэлэх ёстой. За тэгээд мөрд орж бол салхи шиг хурдан юм болгоно бүтдэг. Бодлоо, суулаа, хийлээ, гарлаа. Ийм ч учраас тэр хүн энэ Монголын хөгжмийн урлагт хэдэн зуун мянган бүтээлийг бид хүнд үлдээсэн. Тэгээд үндэсний хөгжмийгоо Монголынхаа үндэсний хөгжмийг бүрэн хэмжээний төрийн оркестр болтол нь хөгжүүлж дэлхийд баталж харуулж чадсан. Тийм тэр бас их хамгийн чухал нэ. Өчнөө гоё симфон одоо чавтас төгжмийн янз бүрийн ингээд нөгөө бүтээл хийсэн ч гэсэн тэр дунд үндэсний бүтээл маш их юм хийсэн байдаг. Тэр нь л хэвээр гайхалтай. Тэгэхээр одоо ингээд ямиг сурцсан те чам чадвар нь байна, тэр мэдлэг нь байна. Одоо чи хэн блэ? Чи Монгол хүн. Чи юуг авч явах хэвтэй вэ? Чи юуг дэлхийд энэ төвцөнд нь одоо энэ хэмжээнд авчрах хэвтэй вэ гэдгийг мэддэг. За ингээд 1996 онд 77 наснда таал төгссөн байдаг. А гэхдээ түүний энэ бүтээл бид нар анхд хэлж ирсэн те хөгжмийн богдын маань энэ бүтээл хэдэн 100 жилээрээ Монгол улсад бидэнд өв болон үлдсэн. Энэ гайхалтай өмнөний талаар бид өхөн энэ газар шорон дээр энэ их орондоо гიშгэлэх энэ түмэн бүтээлийнхэн талаар ярьлаа. Баярлалаа гэжлээ. За бүр үнэхээр үгээр хэлэх аргагүй их сайхан тийм гоё нэвтрүүлэг боллоо. Баах хэл тэр нэг алт өргөө киноны хөгжмийг сонсчод бүр биширдэг байсан болохоор бүр яаж бүр энэ ухаасанд ордгоос бид нар чинь ингээд ямар нэгэн одоо чинь богино дууг ч юм уу богино аяг ч юм уу бид нар ингээд ядаж аялж болдог та. Алт өргөөг би бүр ингээд бүр ойлгохгүй байсан шүү дээ. Зүгээр гоё сайхныг мэдэрнэ. Гэтэ бүр яаж ингэ зохиож болдог байна гэж ойлгодог байсан. Одоо бүр ингэ те 40 гарцсан мөртлөө л ингэ сонсоход улам гоё болоо. Улам үнсэнтэй болоод байгаа энэ юм болгон те. За ингэ
сайхан дэлхийгээр нэг тархан сусаг хөдөлмөрч олон монголчуудтай шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр сувгийнхан маань Адар энерги нэвтрүүлгийг хөтлөгч ганц үг болон хөтлөх занда хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан нурайтай хуршхан брэнд болон Apex Capital үн цаасны компани бэлтгэлээ. Та энэ нэвтрүүлгийг НТV телевиз мөн од мөндөр радио 83.3 болон 107 хос төлгөөнөөр хүлээн авлаа. За баярлалаа ганушаа. За баярлалаа.